За энэ 7 хоногийн дугаарт болохоор илүү их урлагийн талаар үзсэн үзэсгэлэнгээ илүү тайлбарлсан байгаа. Тэгэхээр уйдгартай санагдвал та хэд маань гүйлгээд үзээрэй гэж хүсье. Ингээд шинэ дугаартаа тавтай морилцгоо. За энэ болохоор манай найз Янцагийн маань гаргасан үзэсгэлэн байгаа. Энэ удаагийн Art Week-ийн гонцлог уран бүтээлчээр сонгогдсон байгаа. Тэгээ яг Янцагийн маань хэлснээр энэхүү үзэсгэлэн болохоор юу илэрхийлсэн бэхээр хуучин зүйл маань шин зүйл рүү шилжихдээ өөрийн гэсэн байдлаар уусаж хөгжиж, дэвшиж өөрчлөгддөг гэдэг тэр утга санааг илэрхийлэх гэж хийсэн гэж тайлбарлаж өгсөн. Тэгээ Жанцаагийн хамгийн хэлдэг хамгийн чухал санаа нь юу вэ гэхээр нэгэн үзэсгэлэн уран бүтээлийг үзэхээрээ заавал хариу хайх гэдэг. Тэгээ чи тийм биш ээ. Та хэд маань өөрсдийнхөө ойлгосноор бүгднийг нь ойлгодог байх нь чухлаа гэж хэлсэн шүү. За энэ болохоор миний хамгийн дуртай зураачдын маань нэг Үүрийн туяа хичээн маань уран бүтээл байна. Instagram болохоор яг Үүрийн туяа гэж бичгээр гарч ирж байгаа шүү. Та хэд нь хараад үзээрэй. Айгуу гоё уран бүтээл хийдэг. Надад айгуух таалагддаг. Та хэд маань таньж байгаа бол энэ нөгөө манай гэрт байдаг зургийг минь зурсан Бадрал ахын маань зураг. За энэ болохоор яг үзлэн гарч байгаа хуучнаар бол Passat гэдэг Mercury захын хажууд байдаг байсан энэ худалдааны төвийн түүхийг харуулсан уран зургийн экспедишн байсан. Тэгээд хүмүүс бол энэ газарт их дуртай юм байлээ.
байна. Өдрийн шиг ирхэн байна. Айдаяна камрат мен айхутто шиг татхан байна. Алганы хишигээ ирхэн байна. Зя. Энэ ямар нэртэй паста вэ? Creamy ямар нэг Юм. ямар нэг тэгэр гэсэн. Ирүүл салаат гэж байна. Нухсан төмс, стейк, ризотто, ланг паста, ногоо, лазанья. Лазагния. За, тэгж хэлдэг гэсэн үү? За, Лазагния. Жохоо юу үүсэж байгаа. за production гэдэг болохоор яг өвчлөөд хэлэх юм бол үйлдвэрлэл гэдэг англи үг байж болно. А гэтээ нэг уран бүтээлээс нь авч үзвэл одоо яг уран бүтээлийг хийх үе шат гэдэг талаас нь илүү ашиглавал зохимжтой болов гэж бодож байна. Зүр. За бол за сайхан боллоо. За, дараагийн үзэж байгаа юм бол Улаанбаатар. Улаанбаатар бинал нь айгүй олон газар болж байгаа. Тэдгээрийн маань нэг хэсэг юм шүү. байгаа юм байна. За энэ Жанцаагийн уран бүтээл дахиад гарч ирж байна. Тэгээ Жанцаагийн энэ уран бүтээл дээр байгаа энэ эвэрнүүд ямар утга учиртай юм бэ гэхээр одоо ямар нэгэн зүйлээс одоо эсэргүүцэж байгаа дархлаа бий болж байгаа одоо өөрчлөлтийн эсрэг байгаа тэр зүйлийг одоо өргөсөөр илэрхийлдэг гэсэн. За энэ уран бүтээл дээр болохоор яг байгальтай хүмүүс хэрхэн хайцдаг байсан талаар товчхон агуулсан юм сиквел зураг байсан. Тэгээд нэг үндэстэн маань эхлээд байгаль их дэлхийгээ устгаж өгөө болгоод хот байгуулаад байгуулснаас болоод байгалийнхын экосистем алдагдaltaд ороод тэрнийхээ эсрэг буцаж тэмцээд тэгээд арай ээж ялж байгаа байдлаар илэрхийлсэн ийм зүйлийг хийсэн. Тэгээд байгаль их дэлхийдээ хайртай байцгаая гэдэг утгаснаа илэрхийлсэн болов уу гэж бодсон. За энэ болохоор яг ямар газар гэдгийг санахгүй гэхдээ нэг нуурыг ширгэх процессыг бүтэн зургаар илэрхийлсэн юм. Өмнө нь ямар байсан, одоо ямар байгаа. Энэ нуурыг дагсан хүмүүсийн хувьд нуур ямар ач холбогдолтой байсан. Энэ нуур гэдэг нь зөвхөн байгалийн хувьд нуур гэдгээрээ биш, маш олон хүмүүсийн түүх одоо амьдралынх нь дурсамж байгаа гэдгийг илэрхийлсэн тийм үзэсгэлэн байсан. За энэ болохоор Минмарын улсын үзэсгэлэн байсан. Тэгээ эдгээр болохоор яг тэмцэгчдийн одоо хийсэн бүтээлүүд дээр гаргасан байгаа. Энд айгүй олон төрлийн өөр улс улсын ийм видео одоо видео экспедишнгүүд видео артууд айгүйх байна. Тэгээ надад болохоор видео арт таалагдгүй ингэж үзэхээр нэгт энэ видеоны чанарыг айгүйх бууруулдаг, хоёрт хүмүүс айгүйх саад болдог. Иймэрхүү юм үзмээр үлээ гэртээ ганцаараа ч юм яг тухтай орчиндоо гинт саад болохгүй үзэх нь айгүй чухал байт юм болов уу гэж бодд юм аа би л авафта. За энэ болохоор одоо ирээдүй хоёрын завсрын ертөнц гэж илэрхийлсэн
иллюстрит зураг одоо фьючеристик байдлаар хийсэн бүтээл байсан. За одоо хоол идэх гэж байна. Хинтээ явж байгаа вэ гэвэл хоёр тэлмэнтэй л явж чинь явдаг хүмүүстэйгээ л явж чинь. За тэгээ одоо Yin Yang гэдэг хоолны газар орчихсон. Тэлмэн аяг хорж ирдэг гинэ. Тэгээд айгу гоё хоолтой их порцтой гинэ. Тэгээд бид тэгээ менюгийн зүгээр хальт харуулъя гэж бодлоо. Бид тэр VIP-д орчихсон байна. Өнөөдөр бүтэнсээ өдөр хин чалаг хөнгөө гэсэн чинь манай VIP-д орц цуцгаагач гэж санал болгосон. Тэгээд бид нар сууж байна. Нөгөө хоёр чи энд байна. Ёо зэ шиг одоо болоо бит. Ялгой дадар одоо яах вэ? Юу гэж байгаа чам Байнгын чамаа жигмит тагмитаа гэнэ жигмит хоёр. Тэгээд нийт 6 салбартай юм байна. Юуны доод гэдэг интэрнет гүрний хингээд амар алдартай. Тий. Ямар ч Тэгээ юу л амуулын миний бодож айгу баг. Тэгээ юу л юм чи бүр аа. гээд хартаа та нар Тэгээ дуусахгүй. зэр агаад ер нь одоо юу бас залхалсан. Тэгээ гоё л тоо. Би нэгэн таньсан айгу гоё. Хошин Хоньны махтай бааш. Хуашаа дахиж хизээж идэхгүй. Хуашины захирал та үзчихвэл танаа хоол бол одоо малын тэжээл болсон байлаа шүү. Дээр төлмнээ бүтээ загсан. Арай онцгүй ямар ч амт байхгүй. Хошины нөгөө юу ингээд нөгөө загсан бас ч юм уу тийм юм авдахгүй юм аа бас гоё юм байлээ. Тийм үү. Гэтэ мэдгүй бас 2 жилийн л гарсан. Хинтээ Ажлах юм гэж хэлсэн. За энэ арх мархиж яах. За ийм юм байна. За өндөгж уцаатай уушаа. За яг хуушур шиг ирдэг гинэ. Тэлмнээ томорч байна. Тий. Хүзэний салаатны амарч Хава. Тэг юм аа. Кто звонит? Мама. Ну что вы? Ой. Яна. Хэлээ. Намайг тахе ингээ зөөл амттай чамд бол халуун авах баг юу. Бүүл мөндөгч нэг жохоо юм ирдэ штэ. Эдний үзэн салаат нь гэхдээ бүүлийг ихэ бодвол үзэний хамт арай их юм байна. Хүзэн юм байхгүй үстэй. Надад хүзэн юм байна. Бүүлийг бодвол давс халуун нөгөө багтай. Миний амталтаар бол үзэнийх нь амт нь арай илүү амтагдчихээн. Тэгээд Sichuan paper ихтэй юм шиг юм дарвинсан амтагдчихээн бүүлийнхаас илүү. Надад болохоор юм сармис сонгон ихтэй гүзэн айгу их. Тэгээд сармис нь илүү юм төрхөө юм чисээс амт оруулаад яг юм хятад амт багтай санагдаж байгаа. Хоошор нь тэгээд юу юм бэ? Дотор айгу шүүсэхтэй юм. Яг хурал нь өөрөө зузаан хэрний зөөлөн байна. Нэг юм даамбол итэй юм шиг. Тийм ихтэй. За хятад олны хамгийн чухал идэхтэй хамгийн чухал юм нь юу н будаа нь ямар байгаасаа ер нь тэгэл хоол нь ямар байгаа гэдэг. Солонгос олжсэн юм. Будаа нь яг миний идэт туртай. Салдаг будаагаар Салдаг будаа тэг хуурай нэг нэрээс олж болдог тийм байна. За дараагийн хоол нэмэлт төмсд өгөх юм ах. Энэ болохоор гаднаас харагдахта Хуашин Юлон гэдэрт ерөөдөө төстэй улаан өнгөтэй байна. Чинжүү мөөг нь Юлонгийн бодол арай их юм шиг харагдчих. Тэгээ амсч үзье. Тавган дээр тавьчих нэрээс идэг. Өнөртэй. Ой халуун байна. Нэг чихэр цуутай юм шиг амттай тий. Нэг чихэрлэг тий. Чихэрлэг юм шиг хийнэ давсархаг тийм амттай. Тэгээд кетчуп гэхэд тийм одоо бэлэн юм хийгээгүй юм шиг амтдаг юм аа. надад айгу юм хооми амтагдаад байна. Гэрийн хоол шиг. Гэрийн тийм Юу шиг. Нэмэн төмстэй мах шиг. Тэгээ чүч жоохон давстай. Надад ишлээ. Миний бичсэн. Аа. Сүүлийн үед ер нь идсэн хамгийн гоё нэг юм шүү дээ. Тэгийг өвдөгжилж байна. Нэг тэгтээ гоё. Ер нь Зэрлэг дарсан. Гэтэл хоолнд орохоор ер нь өвчин дандаа нэг юм өстөө авдаг шүү дээ. Бидний хайгуу гоё амттай.
Мэн. За дараагийн хоол руу орцгоё. Миний хамгийн дуртай хоолнуудын маань нэг хаш. Хашин маш дуртай. Хашин гаднаас харахад бол яг юу шиг л харж чихэрлэг төмс шиг. Эдний хоолнууд нь ерөөхдөө жоохон юм чихэрлэг эсэглэн давстай тийм комбинацтай байна. Энэ нь яг тийм байна. Махын алгаа тусад нь тосон шарцсан, deep fry хийсэн бохоо. Хашин яг адилхан. Энэ хашин гэдэг чүд бус нөгөө хоолноос арай л олон нухтай юм шиг. Эмхтэн хүмүүс яаж хийж байгаа хартай. Хашаас гоё шарсан шүү дээ. Илүү халуун ноготой байна тий. Тийм ханаас гоё шүү дээ. Ялт болгоод тэгээ шарсан юм байна. Өөрөө чаг өөрөдтэй. Гоё шүү дээ энэс. Ашин их гоё кранчи юм шиг тий. Тэгсэн мөртлөөс амар софт. Тийм дээ. Тэсний бүр ингээд нэг аман дорой бүр алхалчдаг бас тэггүй байгаа дээ тий нэг юм. Гоё. Эвдүүртэй. Тийм шүү. Хоол фейлдэхгүй байх хэрэгтэй гоё тий. Наагуудаа эзэн хаштай, бүхрийн хаштай махан өөх хөөж байгааг харж байна. Өөх орсон байна. Тэр өөх иддэг хүмүүс бол бас сонирхолтой ажиллах. За сайхан уулзах. Цагаар. Бэта. За хамгийн чухал юм нь хоолны газар хоол идсэний дараа хизээж бүх хоолыг үлдээ. Нэг бол авч яв. Нэг бол барах хэмжээгээр л захиалцгаа гэж уриал. Отогоо яана. Амттай юм идэхийн тулд шингээж байна. Монгол Сэнда. За баяртай. Зя. Энэ болохоор юу дам нуудлс гээд шүлтөө эсвэл хуурга гэж хоёр хэсэг байдаг. Тэгээд хуурга гэсэн байна. Энд хүмүүсийн өдрийн хоолны UV эзэн захиалга энэ чи юу их байна. Хэлэх үгүй нэ. Махтаа намсах болж байгаа. Яа. Манай сингэ гэдэг ганц би. Ихнэр хайж байгаа. Найз хүн байсан ч хамаагүй. Гэтэ ер нь голохгүй гэсэн одоо нас хөгшин одоо бэлгийн морины шүд үзэхгүй гэсэн. Хоол хийж өгдөг найз хүн ихнэр хайж байгаа оронд нь юу бий зэцээр байгаа. Бийгүй болж гэсэн. Уулын сакснаас тоглодог амьдлаг байсан. Одоо лирэн бийт болсон. Надад хоол хийсээр үзээ. Би доор нь Instagram-ыг бичиж хүмүүс авч харна эцэг үзээг нь. За хүмүүсийн хоолыг харцгаа. Нөгөө лиршиг залуу юу хийж байгааг бид нар харцгаа. За. Манай лиршиг залуу UV-ээс дахианы мах идсэн байна. Ямар байна? Миний нэг гэж. Юу самартай юм уу? Самартаа дахиад идсэн байна. Амт нэрээсээ. Гоё на. Зөрөгтэй хэлчих. Гоё. Нажаа. Акбай. Бам 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 бам. За. Ойрт бичлэгээрээ уулзаагүй. Сайн байцгаана уу? За, тэлмүнэ байна. Бид хоёр өнөөдөр хүнсээ авлаа. Хүнсээ авахгүй нилээ удаж жагаад өнөөдөр авлаа. Хадад өөрийгөө ихлэ харуулъя. Би бүр бичлэг хийгээгүй төсөөрсөн байна. Сайхан бондоохоо бүтэхээ болсон байгаа шүү. Тэгээ бид хоёр хүнсээ авахгүй нилээ удаж жагаад өнөөдөр хүнсэндээ яваад 8 орлоо, ийм март орлоо. Тэгэд юу авснаа харуулъя. Таад манай хөрөгчиг карта бүр аим шиг болсон байгаа. Одоо бараг эдийнхэн бараг байхгүй. Энэ ногоо нэг жоох улаан манжин би нэг сүлд жууцаа хайлаар авсан. Тэр нь байна. 2 төмс байна. Жимс болохоор энэ юм харлцсан банан байна. Энд нэг жоохон манго лир байна. Энэ минь одоо бараг ус ургалоо. За ингээд талах тариач байхгүй. Ер нь бол ингээл бэж гэн. Ингээд амтлагчнууд бол яг угаас айл болгонд байдаг штэ тий. Тэгээ өнөөдөр сайхан
юмнууд авлаа. Гэхдээ манайх одоо махгүй байгаа. Хэд хоногоос Баян зүрхийн зах орж сайхан мах авнаа. За өнөөдөр юу авсан бэ гэхээр бид хоёр энэ бэлэн гом идмээр санагдаад бэлэн гом авсан. Энэ нөгөө жампон гэлөө нөгөө 70 амттай. Энэ айгуу гоё юм билээ шүү. Та энийг авч идэж үзээрэй. Ингээ 3 шиг бэлэн гом байна. 70 байцаа хүнсний бэлээ. Бид хоёр гэртээ сангивсаал шарж идэх гэж бодож байгаа. Манад газын плетик байхгүй ч гэсэндээ хариулын 5 нээдэг байхгүй юу? Тэгтээ яг плетикэн дээрээ хийж болох байх. Энэгээр сайхан хятад бан шийж идэнэ. Хоёр гахааны мах авсан. Токиогийн бүдин шувууны өндөг, гэртээ өндөг. Энэ sesame oil, soy sauce авсан байна. За, энэ болохоор шүдний чигчлүүр. Энэ номин дэд. Энэ айгу айтайхан сайн авдаг. За, сүү авсан. Яншу байна, юуцаа байна, 2 юуцаа. Энэ юм салаадны навч авсан. Эний чин аруугуула гэдэг лөө. За мэдхгүй ямар тач нэг тийм навч авлаа. Помидор авсан, халуун шинжүү, 2 өгөрций, 2 том луван авлаа. Төмөс, мөг, брокколи, шинжүү. Бид хоёр ийм маш тэмжүүрүүрийн тасгаас энийг байнга авдаг. Энэ гоё. Юутай боо. Үзэмтэй тэргүүн гэдэг лөө. Энэ айгуу гоё таад авч иддэг үү. Энийг авсан. 2 төрлийн энэ 2 бандгаар амтд төмс байна. За энэ дээр битээр тэгж жагаад гоё салат хий гэж бодоод энэ ч шиш, эрдэнэ шиш байна, ванду байна. Энэ манай хүслийн биенд дуртай энэ биенэ болгож юутай идэх гэсэн. Бүритэ байж идэх гэсэн. Тэгээ 2 туна авлаа. Эдний энэ тунаа нь үнэн айгуу гайгүй хэрнэ. Хаяа нөгөө шүлэнд хийхээр зүгээр байдаг. Хүслэн хаяа будаатай олж идээд би бол тэгж иддэггүй. За тэр ч яах вэ? За ноо сонгон байна. Лимон, бууцаа, эрдиск авсан. Эрдиск амар хямдхан 1001 төгрөг гэж боддоо. Тэгээ банан компот авч болно гэсэн хүсэл намайг. Тэгэхээр би компот авлаа. Энэ 100 болохоор хаяа нөгөө амура гэд сүтэ зарим гэж ш тэрийг ингээд черри компоттой хаяа манай гэр бүл хүслэн ээж аваа бид дөрөв сууж иддэг байхгүй юу? Тэгээд тэгж идэх гэж бодоод энийг авсан. Масл авлаа. Масл маань бүр гисчиж. За мах шарж идэх юм чинь ингээд энэ нөгөө sliced юу гэдэг штэ радиш юм нэмгэрчсэн дарсан цагаан луван. Энийг махаа орож идэхээр айгу гоё байдаг. Энийг авсан. Манай хогны ут дуусаад бит хоёр шал буруу хэмжээтэй хогны ут авсан байсан. Тэгээ энэ том ут авлаа. За тэгээ мөг байна. Оранж энэ оранж ингээ 15,000 14,400 гэж хэлээ. Энийг ийм артаас авсан. Ингээд энэ ч зайц байна. I like зайц. Энэ хүслэн болохоор хям авсан. Хүслэн энийг өөрөөд нь бислэгтэй хям юм шиг байна. За энэ жилдэвтэй гурил байна, мөг байна. За энэ чи ширээ рүү явцгаая бүгдээрээ сакура буда. Манайх ер нь сакура буда аваад хэдэн ч жил болж байгаа юм дээ. 13, 4, 5, 6 мэдгүй Монголд анх орж ирснээс нь хойш ер нь энэ будааг хэрэглэсээр байгаа сурцсан. Тэгээд байнга авдаг. Энд чи юу байна? Блубери байна. Блубериг бол манай Токиол иддэг болсон дөө. Би нэг хаяа тарган дээр хийж идтээ. 3 төрлийн алим авлаа. Би нөгөө шүүс шахаж ууя гэж бодоод дулаахан болцсон болохоор шүүс шахаж уугаад цагаан гата лимон игээ шахахаарстай айгуу гоё ялээ. За энэ канзи алим, энэ орс алим, энэ ногоо алим байна. Бислэг. Энэ ийм артын бислэг амар айтайхан боломжийн үнэтэй шүү дээ. Та хэд мэдхүү. Энэ үсрээл нэг 10,000 төгрөг байд. 9,000 анх 7,000 байсан. 8,800 болцсон байлоо. 9,000 болцсон байлоо. Ямар ч тач айгуу дэжгүй гоё сэр байдаг. Сонгон. Дахиад мөг. Барааны савн. Орчин үед барааны сав хэрэгэлдэг айл юу нь байна уу? Манайх бол Токиогийн нөгөө хөл ярьцсан альчуурнуудыг нь байнга барааны савнгаар угаадаг. Тэгээ би өөртөө сой завлаа. Энэ болохоор хүнсний уут авсан. Энэ баг насныг минь санагдуулсан бөх болсон юм а би кассан дээрээс. Тэгээ энийг авсан. Тэрэгэж ажиллаж байна. Та нар харах уу? Дата ямархул байна. Тэгээд нөгөө гол юм ярихаа мартсан дүнхүү толгойч. Яасан номингоос авсан хүнс маань нийлээд 260,000 болоод бит хоёр нөгөө бонусаа ашиглаад 40,000 төгрөг асаад 220,000 галсан. Ийм артаас авсан жимс маань нэг 200,000 галсан. Нэмээд бит хоёр нэг юм банш авсан байна. Тэрийг мартчихаж.
Ийм солонгос банш өгдөг штэ тий. Энийг 1 кг-аар авсан. Би энд дуртай тэгээд авах гэхээр ер нь ороогоод идэг аахгүй юу? Надад үнэтэй санагдаад байдیں۔ Тэгээ өнөөдөр өслөнгийн сайхан зан хөдлөд намайг аваа гэсэн. За тийм байна. Тэгээд мах авахгүйгээр нэг ийм 2-3 7 хоног идэх хүнсээ авлаа да. Тэгээ маха бит хоёр ойроос нэг 200 мянгад бас багтаага дахиухан мах авчнаа. За тийм байна. Peace. Би энэ ч хойно ям самбууг авч яриаг сонсч ирсэн. Тэгээд төр бичлэгээ хийх гээд зогсоосон байг шүү. Зогсоосон гинэ дууг нь хатсан байна. Одоо үргэлжлүүлээд үзлээ. Нөгөө хоёр чинь гадаа гарсан байна. За окей. Тэгээд удахгүй уулзцгаая. Bye. Нөгөө хоёр чи яг орж ирж байна. Манай хоёр илжиг. Байцгаана уу? Сайн бүлээ ушаах юм уу? Бас ч энэ штэ. Сайн уу чөө? Сайн. Бичлэж аваа яа. Тэгж айгу их юм ярьчлаа. Тэгтээ. Тусч байгаа юм уу? Тусч байна. За. Баяртай. Баяртай. Чи баян зүрх завхарж мах авч өгөн те бид нарт. Их хаалж найдаж. За окей. За Bye. За энд болохоор манай ажлын доор байдаг Гомбаатар гэдэг хоолны газар бүр шарсан дахиа гэдэг хоол идэж байна. Тэжгүй амттай шүү 17500 гэхэд. За энэ болохоор миний дараагийн хайртай уран бүтээлчтэй маань нэг номин гихж байгаа. Тэгээ Instagram дээр бас номин Б гэж байгаа. Хүмүүс таад маань ороо сонирхоод үзээрэй. Би юунд нь хамгийн дуртай вэ гэхээр нэг бүтээсэн маскууд байдаг. Тэрэнд нь маш дуртай. Тэгээ та хэд мэ сонирхож үзээрэй гэж хүсье. Ахи аав хөө ийшээгаар энэ хойшоогаар хажуудгаар яаж хажууж ихэд таа. Суу. Хүлээж заяа хөрхөөр нүгэн. Яагаад ингэ хоол яах гэж хажууж ихэд гэдэг дандаа. Хамаагүй. Хүлөг. Би амсгэн. Хүлөг. Энэ хүлөг хөөе. Хоол идмээрээ хүлөг. Амсмаар л авал. Хүлөг. Хүлөг. За, гэртээ ирсэн манай төлөвний шорлог хийсэн байна. Аль бичлэгэнд орохыг мэдэхгүй нэг өчтөр салхин гарч ирсэн тэрний үлдэгдэл махыг идэх гэж байна. Төлөвний царай муутай цалин багтай байгаа учраас орохгүй гэж. Би бүр дэлбэрсэн байна. Маа төлөвний дэлбэрсэн байна. Бандажтайгаа явуулсан. За манай Нагийн амтсан шорлог менежер амтсан. Гахаа. Ээж амтсан. Well. Чи амтсан юм нэмж? Жохоо амтлаа. Би жохоо юу вэ? Oyster sauce, soy sauce, хамс цаахан. Тэрийг бас арай өөр амттай жоохон давсрахаг байна. Ойр гэртээ ингэж хоол хийж байгаа влог оруулаад уучлаарай. Манай үздэг хүмүүс битэрийг дэмждэг бол илүү их саб дараарай, илүү их лайк дараарай. Заримдаа жоохон бичдэг хийхээсээ жоохон шантрах гаддаг. Тэгээ үздэг хүмүүс маань сайн дэмжиж, ирчүүж энерги бэлгэлж байгаарэ гэж хүсье. Дарсан цагаар илүү байгаа гоё яа. Энэ нөгөө хит болгосон юм шиг байна. Энэ air fryer жаха хатуулчихсан. Мэд ямар. Шулган air fryer хийсэн болохоор жоохон аргу байна. Өчтөр бол айгүй гоё зөөлхөн байсан. Тэгээ эн чин амтлагаатаа нэг бүтэн өдөр хонсон байхгүй болно. Тэгэхээр айгүй гоё байх хэвээр. Гэтэ манай тоогооч жоохон хэтрүүлж шарсан байна. Ногоо нь үнэхээр гоё юм. Ямар ч өдөртөө амтгүй. Зөвхөн давс бэрц. За. Давс бэрцээр амтлсан маасл амтгаж байна. Тэгээд спонсор хүн байвал тэгээд чин сэтгэлээс үнэнгээс ревю хийдэг шүү гэж яавш. Ямар өрөвдөлтэй байлаач. Өрөвдөлтэй байна одоогоор. Будаа нь бол мэдээж шилмэн агшаас учраас ямар байгаа та нар бүгдээрээ мэдж байгаа. Ямар амттай лээ? Ялцгай. Одоо Төлмөний Токио 2 хүрээлэн явна. Zeus гэдэг жижигхэн каргад уулзсан гэсэн. Тэр каргинд эрэхтэй гэсэн Токио зодно гэсэн. Тэгээд дундаа удаа зодтолтой гээ. Авч байгаа юм. Токиодо болно. Чисээ хаалт идсэн, өдөр өндөг идсэн. Өглөө сар вөөдсөн. Хан гол зөөл юм шүү дээ. Чам зөөл юм таарч гэнэ үү? Таарч гэнэ.
Би үндэ нүснийх учрыг олохоо болчиход байна уу? Урт үстэй жоох хэвээр богино үстэй жоох хэвээр. Нэг харахаар яг солонгос амжимаа шиг болчихсон. нэг харахаар зохиод байгаа юм чи нэг харахаар муу харагдаад байгаа юм шиг. Ингээ налчиж гараа өнөхөр мө. Өсөх хорол зүгээр. За ингээ хоолоо идлээ. Тэгээ алжаалаа тайлж компьютер тоглоно. Дэлгэрэнгүй намаа бити компьютер тоглох гэсэн. Бити өнөдөр тоглоно.